саяд мод хийж утсан гэх. За тамир гадаар утаагаар. За Монголын үндэсний олон нийтийн телевиз нэг асуудал 5 хором нэвтрүүлгийг хагас когчлсон, сайжруулсан түлшний хүртээмж хангамжийн талаар та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55%-ийг түүхэн нүрсний хэрэглээ бүрдүүлгээ гэсэн судалгаа бий. Шахмал түлштэй холбоотой маш олон асуудал байгаа. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хүргэж байгаа. Тэгэхээр энэ оны 10 дугаар сараас эхлэн хагас когссон шахмал түлшийг иргэдийн гар дээр нийлүүлж эхэлсэн байгаа. За сайн байна уу? За 5-7 түлш компани хэл мэдээл олон нийтэд харилцах албаны дарга хэрэгж юм байна. Бүгд найрамдах хятад тусаас импортлогдож ирж Улаанбаатар савлагдаж хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа энэ хагас кокссын нөрс хэрхэн хэрэглэгчдээр очиж байгаа талаар сурвалжлагыг бэлтгэх гэсэн. За тэгэлгүй болж байна. Тэгэхээр үйлдвэрлэл орохын тулд хэдүүлээ хавын зааварчилгаа авах хэрэгтэй. Тэгэхээр хамтдаа зааварчилгаа авчид тэг гарах уу. За тэгс. Бид нэр энэ түлшийг Хятадын Шинмүг хотоос авч байгаа. За тэн дээр 12 шугамаар үйлдвэрлэгч тал үйлдвэрлээд тодорхой шаардлагатай шинжилгээ дээжүүдээ авч шинжилсэний дагуу тээврийн хэрэгсэд очиод том урын автомашинд очиод ирээн бомб дээр авчирч байна. За ирээн бомб дээрээс манайх шилжүүлэн ачаад төмөр замд вагонд очиод ирж байгаа. Вагоноор авчирсан түлшийг энд буулгаад эндээсээ бид нар дараагийн савлгаа буюу савлгааны цех рүү явж байгаа гэсэн үг. Монгол улс маань вагоны хүрэлцээ бас тааруу байгаа. Тэмдэглэгээ хийгдсэн шуудаатай хагас коксн нүрс юм л да. Эдгээр нүрснүүд ямар учиртай юм бэ? Ирж байгаа түлш болгоноос, цоо болгоноос дээж авж байгаа. За ингэхдээ үйлдвэрлэгч талбаас өөрсдөө дээж авж байгаа. Хятад улсынхаа стандартыг хангаж яана уу гэдгийг өөрсдөө шинжилж байгаа. За дээрэс нь ирээн бомб тэрэнгүүд нь CCIC гэдэг олон улсын итгэмжлэгдсэн хятадын лаборатори байна. За тэрэн дээр мөн дээж төврийн арга дээж аваад тэндээс бас шинжилгээ нэр орж байгаа. За ирсэн түлшийг бид нэр өөрсдөө төвчсөн байдлаар цоо болгоноос тухайлбал ингээд 40 дахь цоо байж гэн 39 дахь цоо байж гэн дээж болгоно. Тэр цоо болгоноос дээж аваад өөрсдийн лаборатори болон Монгол улсын итгэмжлэгдсэн лабораториудад өгж байгаа. Хими хөрөлөн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын лаборатори, за газрын тосны лаборатори гэдэг юм хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээг өгж байгаа. Сүүлд ирсэн та бодохоор ингээд бид энэ нүрс байж гин те. Магадгүй зуухны хайлуулад байна ч гэдэг юм уу? Тортог их гараад байна ч гэдэг юм хоолоо морсгоод байна энэ төргээл бас янз янзын л бид аль аль талынхын тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс яг танаа үйлдвэр дээр өнөөдөр ирж сурвалжлага бэлтгэж байгаа юм байна. Тий ингээ хүмүүс маань торцогтой байна гэдэг те ингээ үзэхэд бас харьцангуй тортог бол багтай байгааз. За бат бүхэн хэмжээ болоод ингээ бас гიშг гэдэг юм унгаах хагарахааргүй бутрахааргүйгээр олон шат амжлагтай тээвэрлэлтийг төсвөрлөх чадвартай байх хэвээр. За дээрэс нь төрийн гол үзүүлэлт болох PM 2.5-10-ын хэмжээ дээрээс нь хүүхрийн агуулмжийн хэмжээ бол Монгол улсын стандартад бүр нийцэж байгаа гэсэн үг. 2025 оны 10 дугаар сараас эхлээд хэрэглээ нэвтрүүлсэн. Ингээ 12 дугаар сарын 1-ээс бүрэн шилжинэ. Урд өмнө хэрэгжилжсэн түлшнүүдээс ер нь яг юугаараа ялгаатай юм бэ? Коксыг хэрхэн яаж гаргаж авч байгаа хэрэг агааргүй битүү орчинд 500-700 хэмийн Цельсид жигнэж байгаа. За эндээс бидний сайн яриад байгаа хүүхрийн агуулмж нь багасж байна. Дээрээс нь тоосон цэрийн хэмжээ нь багасж байна. Давирхаа гарч байна. Энэ зүйлүүдийг ялгаад авчихсан. Химийн нэглүүд нь ялгаад авчиж байгаа учраас цэвэр ийм шатах зүйл нь үлдэж байгаа. Тэгэхээр энэ агаарт хаягдж байгаа агарын бохирдол нь буурж байна л гэсэн. За энд 2 ээлжээр хүмүүс ажиллаж байна. Хоногтоо 2000 тонн түлшийг савлж байгаа.
2000 тонн гэдэг бол ер нь ирж байгаа цуваг өдөрт нь хоногтой савлдаг л гэсэн үг. За өнгөрсөн хугацаанд бас нэг тодорхой шүүмжүүд гарсан иргэдийн дунд чиндээ хүрэхгүй байна гэдэг. За тэгэхээр энэ шууд жим маань яаж явдгүү гэхээр одоо 25 кг дээр нэмж хасах нэг гэдэг буюу дунд нь 25. За 25-аас үйл ялэг их 25-аас үйл ялэг бага байх боломжтой. Гэтэл иргэдийн дунд маань одоо юу гэдэг 24 кг 200 хар жиндээ хүрэхгүй байна гэдэг асуудал байсан учраас за хотын удирдлагуудын зүгээс энэний жинг одоо хамгийн доод нь 25 байхаар тохируулаа гэдэг чиглэлийг өгсөний дагуу одоо энэ хэлбэлдсэн маань дээшээ бэнийхээс доошоо бараг байхгүй гэсэн үг. Шуудаа маань юм цаасан суурьтай болсон байгаа. 75% цаасан суурьтай. Тэгэхээр иргэд маань түлшээ хэрхэн зөв хадгалах вэ? Хуурай газар хадгалах хэрэгтэй. Чийг ахуулахгүй байх хэрэгтэй, нарны тусгалаас бас хамгаалах хэрэгтэй. Ингэж түлш маань одоо илжирэхгүй, уут нь урагдахгүй байх ийм нөхцөлтэй байгаа. За хоногтой өнөөдрийн байдлаар нэг 425 борлуулалтын цаг ажиллаж байна. Тэднээс ирж байгаа нэг захиалгын дагуу 2000-аас 2300 тонн түлшийг өдөр болгон борлуулалтын цэгүүдэд хүргэж байна гэсэн. Одоо 5 толгой түлш компани үйлдвэр дээрээс буюу яг бодит байдлыг газар дээрээс нь та бүхэндээ сурвалжлан мэдээллийг одоо хүргэлээ. Одоо ингээд сэтгүүлч Батолбоо борлуулалтын цэг дээр ажиллаж байгаа ингээд сэтгүүлч Батолбоогийн сурвалжлагыг хамтдаа үргэлжлүүлэн үздэцгээе. За саяхан хүний эрхийн үндэсний комиссаас энэ түлш борлуулах цэгүүд дээр ажиллаад за тухайлбал 7000 өрхтэй одоо хороонд 2-3 түлш борлуулах цэг ажиллаж байхад одоо харьцангуй цөөхөн өрхтэй ийм хороонд мөн л одоо ялгаагүй 2-3 одоо түлш борлуулах цэг ажиллаж байна. Тэгэхээр хүртээмжийн хувьд учир дутагдaltaй байна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргасан байсан. Өвлийн сар гараад түлшний одоо хэрэглээ өсөж байгаа ийм үед хүрэлцээ хангамж нь хэр байгаа юм бэ гэдэг талаар эхлээд тодруулъя. Түлшний ууд савлгаа ер нь ямар байгаа, хэмжээ дамжаа ямар байгаа. Тэгэд тантай хамт энэ тийшээ хураас нь түлш рүү очих уу? За. Хэдэн килограммаар савлагдсан байгаа? Энэ одоо 25 хэлээр ингээд савлагдсан. Жохон дутуу гараад байсан. Тэгээд тэр мөрн бүгдээрээ засагдаад одоо бол 25 хэлэндээ хүрээд зарагдаж байгаа. Эхэндээ хүмүүс нөгөө нэг энэ түлшиндээ сайн дасаж өгөхгүй, зарим нэг нь бол галалгаагаа сайн тохируулахгүй ч байгаа мó янз бүрийн асуудлууд бол байсан. Одоо бол ер нь жигдрээд л явж байгаа. Ер нь ингээд 10 тонн түлш гэхэд өнөөдөр бууж штэ. Энэ өнөөдрөөсөө борлогдож дуусах уу? 2 өдөр борлогдно. Тий. Өдрийн бол 5 тонноор л бодоод байгаа. Гэхдээ зарим хагас бүтэн сайн амралтын өдрөөр бол нэлээд ширүү аавна 10-аас 15 тонн бол хангалттай борлогдчихдээ. Нэлээд хүнд байх шиг байна шүү дээ. Зарим нь хүрхгүй байгаа хөө. Тээврийнхний хувьд бол зөвхөн үйлдвэрээс одоо цэгүүд рүү хүргэх ажил дээр л төлхөө ажиллана юм шүү дээ. Цэгүүд рүү хүргэнэ. Бас агуулга руу хүргэнэ. Тэгээд агуулгаас заримдаа чинь цас бороотой үед чинь бас агуулгаас цэг рүүгээ татна. Энд бас 30-аад компани нэг нэлээд олон залуу машин техник ажиллаж байгаа шүү дээ. Өвлийг давах гээд бас энэ чинь бүгд л гिचээж байна. Бүх компани, бүх залуучууд л гिचээж байна. Одоо бол хэвэн болцсон уу тээвэрлэлт? Одоо тээвэрлэлт бол хэвэн байна. 1-2 дугаарыг нэ шовтын үе тавьчихж байгаа. Нөгөө колонко очрууд ингээд бүглэрсэн. Үйлдвэрээс ачаад гарлаа. 1-2 цаг юм уу цаг яваад очдог газар 2-3 цаг болчихсон юм шиг. 1 дуурыг нэ 2 дуурыг нэ шовтон түгшнээ очир. Яалч чадахгүй юм чи тойрох цом байхгүй. Тойроод довчлоо, тойроод явлаа. Адилхан түгжрээ. Адилхан гацаа бүглэрөө. Манайх бол өглөө ер нь 8 гээл онгоодгий. Тэгэл орой бараг 11 цаг хүртэл хаалга бол онгоолттой, түлш нь бол хангалттай. Байнгын ажлын уртсгсан цагаар ер нь ажиллаад ингээл өгөөл байгаа. Одоо энэ 11-р хороонд хичнээн түлш борлуулах цэг байгаа юм. Яг энэ 11-р хороонд ганцхан манах. Тий 600 гаруй өрхөд үйлчилж байгаа ганц цэг нь манах.
Зарим улсууд бол жоохон холоос ирж ийн эдэргээд тэгдэг. Тэгтээ бол одоо ч ингээ 12 сарын 15-д гээд газын халаалт бас явагдсан шүү дээ. Тэгэхээр бол тэгээд төлж төлдөг айлууд нас цөөрөх байх л та. Төлшний тоон дээр бол одоо яг тийм хатуу яг 7 ширхэг 7-оос ихгүй байх гэдэг юм заагдсан юм байна тий. Тий. Тэр нь бол яг хууль гэсэн үг. За та төлшөө авах гэж байна уу? За. Хэдэн шуудаа төлш авах гэж байгаа. Та хоёр маань төлш мөшөө ав. Өгж ав. Ажлаа хийцгээ. Тий. Та дэргэн дээр эдийг авч явах гэж байгаа энэ удаа. Хоёрыг авч байна. За. Одоо үлгэд 5-г энэ 7-оор утгаа хавна. Ингээ баг-багаар авдаг юм уу таны хувьд? Одоо мөнгөний болцоо нөх. Одоо мөнгөндөө харуулаад байна. Энд чи ямар хүнтэй байгаа вэ нэрэ? Нэг чихэн 5 мэг. Нэг чихэн. Өдрөө хэр барьж байна? Өдрөө нэг өдөр л болчихно. Улаан үрсийг бол өдөртөө нэг удаа нэг шуудаг нэг өдөр төлдөг гэсэн бол одоо энэ үрсийг бол өдөртөө 2 удаа төлээд байна. Илч айгу муутай байна гэсэн бас яриа байгаа. За ихэнхдээ бол энийг бол илч муутай байна. Дулаацуулахгүй байна л гэдэг. Одоогийн газ өгшөг марга нөгөө ялгуу хөхтэй. Мөн тэгээд газ өгшөг юм бол дараа. Нөгөө хас өдрөөс өмнө авдаг хөх. Түшээ. Тэгвэл хуцаад дуусчих. Ийм аппликейшн ингээд татчихна. За тэгээ хотуулга татсан тохиолдолд энэ төлшин дээрээ дарангууд энэ QR код гарч ирнэ. Энэ QR код гаргаад ирэхээр тэр айлын 7 шуудаа эрэхтэй энэ хүний төлш авах эрх нь ингээд үсэд гараад ир. Энийг бид нэр уншуулал тэр хүнийхийг татаж аваад уншуулал тэгэл 7-г нь өгч. Хорон дээр очиж өөрхийнхөө бүртгэлийг үүсгэн цааш нь 5 толгой руугаа мэдээлэл явуулна. Тэгжээж 5 толгой нүүрс энэ хүн нүүрс авах хэрэгтэй байна гэд ингээд эрхийн үүсгээд өгчөж байгаа. За ингээд хагас коксцсон энэ төлш яг галлага бүхий энэ айл өрхүүд дээр очиод ямархуу одоо хэлбэрээр төлж байгаа. Хэр үр дүнтэй байгаа. За айл өрхөөс манай сэтгүүлч Батсүмбэрл та бүхэндээ үргэлжлүүлээд энэ сэдвийг хүргэнэ. Сайн байна уу та? Сайхан үйлчж байна. За тантай ярьсан нөгөө үндэсний телевизэн сэтгүүлж байна. За хэдүүлээ амьдардаг вэ? Хоолуулаа. Аха. За сайн байна уу та? Сайхан үйлчж байна уу? За танах одоо яг ямар төлс хэрэглэж байна? 3 төрлийн нүүрсгэж. За ямар төлс? 2 нь бөөрөнгөө, нэг нь боруута сайжруулсан нүүрсгэн. Нэг нь төвхөн нүүрс угаасан л гэсэн болсон шүү дээ. Угаасан. Тэр 3 шуудаа нүүрсэн байгаа. Бага 3 л. Та оруулаад ирэх шүү дээ. Бүгдээрээ харж байгаа дээрвэл илүү өцтэй болно тийм ээ. Тэг. За сайжруулсан шихмэл төлш байгаа юм байна. Тэг. Газ кокс нүүрс байгаа юм байна. Одоо энэ шин төрлийн нүүрс шүү дээ. Тэг. За хажуугаар нь бас угаасан. Угаасан нөгөө манайд Монголын нүүрс юм гэж бодсон шүү дээ. Угаасан нүүрс. За энэ. За хагас кокс нүүрс. Шахмал төлш. Хагас кокс. Энэ шин төрлийн нүүрс үү тийм ээ. Энэ намраас төлж байгаа шин нүүрс. Энэ амар хурдаасаад их хэлцүүтэй кодм тэрэндээ гүрэхгүй байна л чинь. Асуултад моцайт яваад яарцгаая. За энэ бол нөгөө сайжруулсан шахмал төлш 2018 оноос хэрэглэн тэмцэх. Хавлаа хийгээд идэх төгөн нүүрснээс. За дахиад нэг угаасан нүүрс баяжуулсан нүүрсэд мидлинг гэж байгаа тийм ээ. Тэр нүүрсийг бас хэрэглэж байгаа. Тэгээ гурвуулынгийн яад ин сөөлжөд хэрэглээд идэх юм уу, холиод хэрэглээд байна уу? Яг яаж хэрэглэж байна? Холиод хэрэглээд байвал зүгээр юм. Ягаад гэвэл энэ яг удаа асах юм байна. Энэ гэдэг нь энэ түүхийн нүүрс нь. Энэ нь болохоор их ихмуутай байна. Энийг их сайн гэдэг хаа нав төсөн чи их ихмуутай юм байна. За энэ хагас кокс нүүрс ихмуутай байна. Тийм байна. Өөр ер нь одоо энэ гурван төршийг хэрэглэж үзэхэд анзаарсан ялгаанууд нь юу байна? Энэ амар ихмуутай юм байх. Бараг тэрнээс ихмуутай. Та ер нь цагийн баримжаа авч үзв үү? Хагас кокс нүүрс ер нь хэдэн цаг барьж байна? Энэ 7 цаг барьж илээ. Ихтэй ихмуутай байна лээ.
Тэр нэг хизээж авсан жоохон хурдан барьж юм билээ одоо. Энэ юугаа зүрхнийхаа ингээд амын хаагаа жоохон барихтаа жоохон удаа идэхгүй одоо 5 цаг шийдэх юм билээ. За удаа толтгийнх нь хоёроо харьцуулаханд бол ингээд дараад үзье тий. Энэ хөө ихтэй мэ. Сайжруулсан шахмал төлшин. За энэ хагас кокс нь бол гар ингээд ийм зэргийн одоо хар алж байна тийм ээ. Чиний хүмүүн гараас биэл юмсгүй яана. Зүгээр. Угаах угаад яадаг. За нөгөөд нүүрс нь бол хүмүүс угаасаа мэднэ ч сайн мэдэн шүү. Гэтэ энэ бол бас нэг тийм харуултаа гарахгүй юм билээ. Галцсан баг. За энэ угаасан баяжуулсан нүүрс гэдэг байгаа нь. Одоо нөгөө энэ угаасан баяжуулдаг байсан далайхын нүүрстэй ерөөдөө төстэй юм байна. За гуруулангаас нь танаа хаваад хэрглэж үтсэн байна. За жишээлбэл яг энэ хагас кокс нүүрсийг 7 хоногт өдөрт хэдэн шуудаа хэрглэж байна. Сард хэдэн шуудаа нүүрс авч байна. Энэ 7 хоног энэ чинь өглөө орой нэг хөвөн л гэнэ. Гэтэ нэг хөвөн гээгээл нэг хөвөн үлдэнэ. Тэгэхээр ботон талаар өдрөлгийнэ гэсэн үг юм да. Дулаахан байвал яг нэг дөрөв хийж чаддаг. Нүүрсээ одоо та хоёр яаж худалдаж авч байна? Одоо энэ жил хотуулаа гэдэг аппликейшнаар нүүрс худалдаж мэдгүй шүү дээ. Мэдгүй Google-д ачиж нүүрс мэдгүй шүү дээ. Энийг одоо нотны хавар өвгөн нэг тоон зарж ирэхдээ тэрийг авсан. Энэ жил энэ хоёроо га нотныгийн нөөц нь энэ жил дуусаагүй байгаа юм тийм ээ. Танаа хутаа мэдрэгч төхөөрөмжтэй юу? Байгаа. Энд байна. Ер нь одоо энэ нүүрснүүдийг ингээ хэрглэж байхад утаа мэдрэгч тохиолдол ажиллаж ирсэн тохиолдол байгаа юу? Энэ нэг утаа хэсэг гайх уу. Тэгээ хүмүүс ингээ тамхи магтаад байхдаа хаяад нэг чад гэдэг түрээс гартгүй. Танах бол төслийн зуух тийм? Төслийн зуух. Хэдэн жил болж байгаа юм? 12 дарсан. За, хагас кокс нүүрсний хувьд өнөр байна уу? Бид нэг онцон дээр ажиллаагүй. Гэхдээ бас заримдаа өгөн нэг юм университет иргэд гисэн үү жаахан кокрим. Ямар өнөр уншижсэн бэ? Яан кокрим ч юм уу нэг жаахан тийм өнөр байна. Өнөр байна л гэж өгөн курс. Би бас сайн мэдээгүй. Уг нь холиулахгүй, түүхийн нүүрс хэрэглүүлэхгүй, дангаар нь одоо шахмал түлшийг чинь сайжруулад хагас коксцсан болгоод одоо ингээд энэ өглөөс энэ түлшийг хэрэглэж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хойсогч нь нэг ёсондоо та өөрийнхөө хэлээр буруу үйлдэл хийгээд байна гэсэн үг. Гот. Жишээлбэл энийг 2018 оноос эхлээд одоо түүхийн нүүрсийг хэрэглэхийг бүрэн хориглоод сайжруулсан шахмал түлшийг гаргаж ирсэн. За тэгээд энэ жил бүр сайжруулаад дутааг бууруулахын тулд энэ хагас кокс нүүрсийг хийж болж байгаа. За түрүүхэн бас бид хэдийг ирэхээс өмнө галалсан байсан учраас үнсээ доошлуулж байгаа. Одоо та асцсан байгаа болохоор нэмээд нүүрс идэж байна. Тэгээд дээрээс мот. Энэ хаваа явдраа. Утгах юм надаа. Бүр анх асаах гэж байгаа бол шууд модоо их хийж модоо асаач дээр нүүрсээ хийж байгаа бах тий. Өглөө яг босоод галалхад ер нь хэдийн хугацаанд хасж байна. Энэ модоо сайн гэж холдорхнаас нь. Мод удаан гэвэл мэд алахгүй. Тэгтээ би өргөд үү. Оо яах. Хүмүүс чиний өгсөн таг өгсөн. Би таяр орон зогна. Дийлнэ. Ингээд фитэр модны бач яхан гайгүй. Сайтэр мод хийж утсан гэх. Мод хийж байгаа учраас орон сагч юм тий. Яг өнрийн үед бас өнөр байна тий. Ингээхан байгаа. За тамир гадаар утаагаар байна. Төслийн зов. Годон тгсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55%-ийг түүхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ өвлөөс эхлэн хагас кокс нүүрсийг туршилтаар нийлүүлж энэ өвлөөс айл өрхөд хэрэглэж эхэлсэн. Яг одоо бид дөнгөж сая Сонгон айрхан дүүргийн 41 дугаар хороонд оршин суугч тулгын гэрээс сурвалжлага бэлтгэх үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараагийн сурвалжлагыг манаас сэтгүүлч Бямццэг хүргэнэ. Сайн байна уу? Би үндсийн телевизээс явж байгаа юм. Тий. Энэ нөгөө урчны байдлаар угаарцсан хүүхдүүд хүмүүс ер нь ирсэн үү? Ер нь энэ шөндөө бас одоо юу гэдэг нүүрс төснөөсөө болоод угаартаад ирдэг тохиолдлууд хэр байдаг юм бол саяны энэ шөнийн байдлаар бол 3 хүүхэд л угаарцсан ирсэн байна. Тий. Тэгээ одоо тэр хүүхдүүд маань ажиглалтанд ингээд эмчилгээг аваад байж байгаа.
Тийм. Ерөнхийдөө бол угаар өдрөөсөө ялгаатай л байна. Ер нь хүүтэн сэрүүн байгаа өдрөөр бол бас угаарын хэмжээ нэмэгдэнэ. Яг 25 оны байдлаар бол манай дээр одоо яг бүртгэгдсэн нийт угаарын тохиоллын тоо бол 610-аад тохиол одоо бүртгэгдсэн байж байна. Та тэр нэг угаартад ирсэн хүүхдүүдээс ярилцлага одоо шууд хоёлоо ороод авчвал цуг аваад өгөх боломж байна. За тийм хийдэггүй. Аль өрөөнд байгаа? Биш үү. Ер нь шөндөө их ирэхээр хэд орчим хүмүүс ирэх үү? Ер нь бол яг миний жижиг дээр бол дээдл нэг 10 хүүхэд ирж ирсэн. Хаанаас ирсэн? Гэр нь хаана байдаг? Манилаас. Манил. Бүр зүүн талаас ирсэн юм байна тий. За. 3 дүүгээ хүүхдэд байгаа. Тий. Гурлаа угаартай. Хизээ яг юу болов? Ямархуу нүүрс төлөө тэр тухайд жоохон тайлбар өгөх боломжтой. Кокс гэд нүүрс сүүлд гарсан улаан шуудаад. За. Тэгээд 24-ний өглөө 6-аас 7 цагийн үед амар их угаар гарсан. Тэгээд нөгөө хоолой бооцохгоо босоод ирсэн чинь нийл утаалцсан. Тэгээд цогнууд анголгоо тэгээд яасан чинь битүү утаа. Тэгээд нөгөө хоёр хүүхэд нилээ угаартсан. Тэгээд нилээ ханиалгаад нэг нь бүүлж. Тэгээд овоо гайг усмас өгөөд овоо гайг болчихсон чинь 25-ныхаа өглөө баг нь юу том нь бүр сулдаад тэгээд халуураад тэрээс алхаж чадахгүй тэгээд аав нь өргөж авчирсан. Шүн нэг цагт тий нүүрсээ хийгээ тэгээ унтаад өглөө дахиж босоод 6-ад галалсан. Тэгэл унтаад өгсөн чинь нэгсэрсэн чинь битүү утаа болсон. Тэгэл хамаг юм угаарт цоолаан боожгүй. Гурлаа танаа өгт юм уу? Манай төрсөн дөө энэ. Тэгээ хоёрын танаа хоёр. Тий. Танах нодлон бас тэрийг төлж яхад зүгээр байсан уу? Энэ жил ер нь энэ нүүрс ингээд яг түлхэхээр арай өөр их утаа ихтэй ч юм уу их хоруу чанартай юм шиг идэр тийм байдал ажиглагдж байна уу? Ер нь энэ аягүй их нөгөө муухай үнэртэй. Тэгээ нөгөө толгой молгоо аягүй их өвдгөн. Ерөнхийдөө аягүй дотор муухай өргөл ер нь тэгэлсэн. Танай дүү бол жоохон сүлжигтэй л байгаа юм шиг. Тий, ерөнхийдөө энэ маань бол жоохон тиймэрхүү дүүл хаад байгаа. Манай дүүл энэ жинлээ угаарцсан. Ер нь чамд яг өөрт чи ямар шинжтэй хэлбэрсэн юм бэ? Толгой амир эргээ цээж хүндөрөөргөө би амир ингэнээс хүндрээд унсан уу? Тийм. Гэхдээ одоо арайг яг шүн яг тэр нөгөө их чинь нөгөө үүрээр угаарцсан байсан гэж мэдсэн гэж штэ тий. Яг тэр үед чиний хувьд бол яг ямар за өөрөө илэрч байсан. Бас нөгөө хоолой гашуу өргөөл амир ханиалгал. Ханиалгал. Тийм бас жоохон амьсгал төвхтэйс. Хорсоод амир өвдөлттэй. Энийг хийхээр арай гайг болж гин үү тий амьсгалж байхад тий. Одоо нөгөө ханиад маш их байгаа учраас хүмүүс одоо яг таны хэлсэнчлэн нөгөө ханиаднасаа болвол ингээл хоолоо өвдөд ах шиг байна, тэгээд ах шиг байна, тархитлага өвдөд ах шиг байна гэд бодоод ээж магадгүй тий. Тэгэхээр энийг яг яаж ялгаж салах вэ? Энэ онд бүртгэгдсэн энэ тохиоллуудаас ихэнх нь дандаа нөгөө гал төлсөн нүүрсний утааны хордолт гэж орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр хамгийн дөрөнд л одоо толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг л дээ. Тэгээ унтж байгаа л гинт хөөхөд сэрэгтэн толгой өвдөө дотор нь муухай орхисон босч ирдэг гэх мэтчлэн яг энэ эхний шинж тэмдгүүдийг айгүйх сайн анзаарах хэрэгтэй. Дээрээс нь хүүхэд маань үнэхээр ханиаднасаа болоод тэгээд энүү эсвэл яг угаарснасаа болоод ингээд энүү гэдгийг бас эцэг эхчүүд бас хажууд нь байгаа учраас өөрсдөө маш сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бас яг ингээд одоо юу гэдгийг анализ хийгээд аль болох хурдан эмнэлгийн байгууллагт хандаад аль нь байна вэ гэдгийг тодруулж бас авбал нөгөө хордолтын хэмжээ цаашаа гүнзгийрэх амь насанд аюул учрахын төлөө эрсдлүүдийг бол хамгийн түрүүлээд бас байхгүй болох боломжтой бүрэн. Бид бол энэ удаагийн нэвтрүүлгээрээ шахмал түлшний эргэн тойрон ер нь энэ галлагаатай холбоотой хүүхдний улирал болоод галгаа зөв хийж гэнэ үү? Түлж байгаа түлш маань өөрөө
сайн чанартай байна уу? Хүний эрүүл мэндэд одоо бас муугар сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэж гин үгүй юу гэдгийг одоо 4 өөр объектоос 4 сэтгүүлч үзэгч та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн сэдэв бол шахмал түвшний эргэн тойрноос байла. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та үзэгчдээ.